That government of the people, by the people, for the people. Да здравствует мир международный. Урд минь Монголын удам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Хойд Солонгос улс нь 1948 онд байгуулагдсан цагаас хойш цаг үеийн хэд хэдэн удаагийн хүчтэй шуурганд өртсөн ч тэр бүхэнд бол хийсэлгүй тэсэж үлдэж чадсан ийм улс юм. Хойд Солонгос улс нь өнөөдөр олон улсын хурдтаанаас бараг бүрэн тусгаарлагдсан. Дэлхийн нийтийн эдийн засгийн хоригт өртсөн. Мөн 1995 онд хүн төрөлхтний орчин цагийн түүхэнд хамгийн том өдсөглөнд бол нэрвэгдсэн ийм улс юм. Гисэн хэдий ч Хойд Солонгосын дэглэм Кимийн гэр бүлийн ноёрхол өнөөдрийг хүртэл оршин тогтносон хэвээр байгаа. Барууны улс орнуудын зүгээс Хойд Солонгосыг задрах байх, Кимийн дэглэм нурах байх хэмээн таамаглаж байсан бүхий л таамаглууд талаар өнгөрсөн. Тухайлбал Зөвлөлт холбоот улсын задрал Хойд Солонгосын дэглэмд нөлөө үзүүлээгүй. Мөн Югославийн задрал, цаашлаад Мао Зэдуны Хятад орны хувьсан өөрчлөлтгээд энэ бүх түүхэн үйл явдлууд Кимийн гэр бүлд ямар ч нөлөө үзүүлээгүй. Харин ч өнөөдөр Кимийн гэр бүлийн дэглэм тус улсыг бүхэлд нь маш хатуу гараар улам бүр хүчтэй захирч байна. Тэгвэл Хойд Солонгосын дэглэм хэрхэн задралгүйгээр тэсэж үлдэж чадаад байна. Үүнийг ойлгохын тулд бид өнгөрсөн түүх рүү ухрах хэрэгтэй. Бүр энэ систем анх хэрхэн бий болж, хэрхэн бүрдсэн цаг үеэс эхлэх ёстой. 1945 онд Япон улс дайнд ялагдсны дараагаар Солонгосын хойг үндсэндээ хоёр хуваагдсан. Хойд хэсэг нь зөвлөлтийн нөлөөнд орсон бол өмнөд хэсэг нь Америкийн нэгдсэн улсын нөлөөнд шидчихсэн. Тухайн үеийн цаг төрийн үмэнээр 33 настай Ким Ил Сун Солонгосын хойгт тодрон гарч ирэв. Тэрээр Солонгосын тусгаар тогтнолын төлөө Япончуудын эсрэг идэвхтэйгээр партизаны дайн хийж байгаад 1940-од оны үед Зөвлөлт холбоот улсын улаан аримд эдссэн нэгэн байв. Ким Ил Сун зөвлөлтүүдтэй ойртсноор Москвагийн зүгээс түүнийг Хойд Солонгосын удирдагч буюу нэгдүгээр хүн болгоход улс төрийн болон бодлогын дэмжлэг үзүүлж эхэлжээ. Манай өнөөдрийн дугаарын хамтран ажиллагч байгууллагаар дэлхийн номер 1 ургамлын гардтай эм үйлдвэрлэгч Himalaya брендийн Tentix Royal хэмээх бүтээгдэхүүн маань хамтран ажиллаж байна. Энд харагдаж буй бүтээгдэхүүн маань эрчүүдийн эр бэлгийн даавар буюу тестостероны хэмжээг бол нэмэгдүүлж, цаашлаад эрчүүдийн эрч хүч болон цусны эргэлтийг нэмэгдүүлснээр эрчүүдийн бэлгийн чадварыг сайжруулах ийм үйлчилгээтэй ургамлын гардтай шилдэг бүтээгдэхүүн байгаа юм а. Хойд Солонгос улс үүсгэн байгуулагдсны дараагаар тус улсын бүхий л салбарыг гадны тусламжаар босгож өгсөн юм. Өөр арга ч үнэндээ байгаагүй. Зөвлөлт холбоот улсын зүгээс Хойд Солонгост цэргийн зөвлөхүүдийг илгээж, цэр зэвсэг мөн илгээж, асар их хөрөнгө оруулалт хийж, хойдын цэргийн офицеруудыг бэлтгэж, бүр үндсэн хуулийг нь хүртэл бичлэсгэд туслаж, шаардлагатай бүхий л аж үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг үнгүй нийлүүлсэн байдаг. Зөвлөлт холбоот улсын материал техникийн баазын асар их дэмжлэгийг авсан Хойд Солонгос богино хугацаанд өмнөдөөсөн хавь илүү хүчирхэгжиж эхэлсэн тул Ким Ил Сун Солонгосын хойгийг бүхэлд нь нэгтгэхээр Солонгосын хойгийн дайныг 1950 онд эхлүүлв. Хойд Солонгосын зэвсэгт хүчин өмнөд Солонгосыг бараг бүхэлд нь эзлэхийн даваан дээр Америкийн нэгдсэн улс тэргүүтээ нэгдсэн үндэсний байгууллагын эвслийн цэргийн хүч өмнөдийн иргэд газардаж, хойдын армийн эсрэг ширүүн тулаан хийж, хойдын зэвсэгт хүчнийг шахан явсаар Хятадын хэлийн зурвас дээр тулаж ирэв. Энэ үед Кимийн дэглэм нуран унах нь хэн бүхэнд ойлгомжтой болоод байв. Хойд Солонгос дангаараа Америкийн нэгдсэн улс тэргүүтээ нэгдсэн үндэсний байгууллагын цэргийн эвслийг дийлэх ямар ч боломж байсангүй. Гэтэл гинтийн төсөөлөөгүй зүйл болсон нь Мао Зэдуны Хятад улс Солонгосын хойгийн дайнд оролцож эхлэв. Бүгд найрамдах Хятад ард улсын зүгээс 2 сая гаруй цэргийг Солонгосын хойгт илгээж, Америкийн нэгдсэн улсын эвслийн цэргийг 38 дугаар өргөрөг давуулан ухраад чадав. Мөн Хятадын цэрэг тулалдаж эхэлсний дараагаар Зөвлөлт холбоот улсын зүгээс цэр зэвсгийн болон тэр дундаа нисэх онгоцнуудын тусламжийг ихээр илгээх болсон юм. Зөвлөлтүүдийн хувьд Хойд Солонгос оршин тогтнох нь тэдний хувьд нэн шаардлагатай чухал асуудал мөн боловч шууд улаан армийн хүчээр Америкийн нэгдсэн улсын эсрэг тулалдахыг тэд хүсээгүй тул зэвсэг техникээр тусалсан юм. Геополитикийн үүднээс хараад үзвэл Мао Зэдуны хувьд Хойд Солонгосын талд цэрэг илгээж Америкийн нэгдсэн улстай байлтахаас өөр сонголт түүнд байгаагүй. Хэрв Хойд Солонгос Америкчуудад ялагдсан тохиолдолд
коммунист хятад улсын хэвтээр Америк нэгдсэн улсын цэргийн баазууд байгуулагдах бүхэл нөхцөл бүртгэхээр байв. Иймээс тэд Америк нэгдсэн улсын цэрэгтэй шууд хэвлэхгүй тулд хойд Солонгосыг дундын буфер улс маягаар зайлшгүй байлгах шаардлага үүсв. Харин зөвлөлт холбоот улсын хувьд коммунизмын үлгийн нутаг учраас тухайн үеийн коммунист үзэл санааг Аз твд хүчтэй тараахын тулд хойд Солонгосыг хамгаалах нь үзэл санааны хувьд хамгийн гол зорилго байв. Улмаар 1953 онд гал зогсоох гэрээ байгуулагдаж Солонгосын хойгт тодорхойгүй хугацааны инх тайван тогтсны дараагаар Бүгд найрамдах хятад ард улс болон зөвлөлт холбоот улс аль аль нь хойд Солонгос тасар их дэмжлэг үзүүлж эхлэв. Ким Ил Сунны хувьд тэрээр хоёр том коммунист гүрнээс орж ирсэн бүхий дэмжлэгийг бүхэлдэн шахуу аж үйлдвэрлэлийн салбарт зориулжээ. Яг тухайн үед хойд Солонгосыг үндэслэгч Ким Ил Сун өөрийн улсыг бусад улсуудын тусламж дээр тогтдог загвартай бус буюу бусдаас хараат бус байдлаар хөгжүүлэх ёстой хэмээн ухаарсан юм. Энэ ч утгаараа тэрээр жүчээ хэмээх өөрийн үзэл санаа, идеологийг боловсруулж, үүнийг нь өнөөдрийг хүртэл ачхүүн даган мөрдсөөр байна. Жүчээ гэдэг нь өөртөө эзэн байх, өөрийн хүчээр хөгжих гэсэн утга бүхий хойд Солонгосын улс төрийн нийгмийн тогтолцооны суурь философийн ойлголт гэж ойлгож болно. Үзэл сурталын хувьд тусгаар байх, эдийн засгийн хувьд өөртөө хангалттай хүчтэй байх, цэрэг зэвсгийн хувьд өөрийгөө дангаараа хамгаалах чадвартай байх хэмээх үндсэн 3 тулгуурт суурилдаг. Ийхүү хойд Солонгосын улс төрийн үзэл санааг боловсруулан тунхагласны дараагаар зөвлөлт холбоот улс болон бүгд найрамдах хятад ард улсын талууд үүнд нь маш ихээр дургуйцаж 1956 онд Ким Ил Суныг эрх мэдлээс нь авч хаяхаар нууц хувилдааныг эхлүүлжээ. Гэвч уг хувилдаан нь бүтэлгүйтэж Ким Ил Сун 1956 оны 8 дугаар сард хойд Солонгосын коммунист нам доторх хятад болон зөвлөлтийн дэмжлэгтэй бүхий л улс төрчдийг цаазаар авч бүх эрх мэдлийг зөвхөн өөртөө төвлөрүүлсэн байдаг. Ийхүү хойд Солонгосын коммунист нам тухайн цагаас эхлэн дотроо фракцгүй болж Ким цор ганц бүх эрх мэдлийг өөртөө атгах болов. Гагцгүй хойд Солонгосын жүчээ хэмээх үзэл санаа өнөөдрийг хүртэл маш хүчтэй оршин буй учраас хойд Солонгос дэлхийгээс бүрэн шахуу тусгаарлагдсан хэрнээ хинээч тусламжийг авахгүйгээр оршинд тогтнож чадсаар байна. Ким Ил Сунны хувьд 1956 оны нам доторх цэвэрлэгээний үеэр тэрээр дэлхийн хоёр том коммунист улстай хурш залхаа оршдог хойд Солонгос улс нь тэдний хувьд ямар чухал болохыг ойлгож эхэлсэн юм. Ингээд тэрээр хоёр их гүрнийг өөрийн улсад ашигтай байдлаар ашиглахын тулд уран тоглолт хийж эхэлжээ. Гэхдээ хойд Солонгосын жүчээ хэмээх үзэл санаа нь би дан хөгжгөөс биш, бусдаас мөн зайлшгүй тусгаарлагдана гэсэн үг огтосоо биш. Өнөөдөр Оросын холбооны улс болон бүгд найрамдах хятад ард улс хоёр барууны эсрэг үзэл санаан дээр нэгдэн албан бус холбоотнууд маягийн байдалтай байна. Гэхдээ тэдний нөхөрлөл мөнхөд ийм дотн байсангүй. Өнгөрсөн зууны 60-аад оны үед хятад зөвлөлт хоёр коммунизмын хөгжлийн үзэл санааны ялгаатай байдлаас болоод хоёр тишээ болж байв. Зөвлөлт хятад хоёрын харилцаа муудсан он жилүүдэд хойд Солонгос хамгийн хүнд байдалд орсон юм. Учир нь хойд Солонгост хоёр коммунист гүрэн хоёул тусламж дэмжлэг илгээж байлаа. Мэдээч хэрэг зөвлөлт хятад хоёр хоёул өгсөн тусламжийн хариуд өөрийнх нь талыг баримтлахыг хойд Солонгосоос шаарддаг байв. Ийм хүнд нөхцөл тэд эцэст нь хоёр хөрштэй хоёуланд нь тал засаж төвийг сагсан байдалтайгаар хоёулангаас нь тусламж салгасаар байлаа. Гэхдээ ядчил нэг хэсэгтээ чадаж байв. Харамсалтай нь эцсийн эцэст талаа сонгохгүй бол болохгүй нөхцөл байдал үүсв. Тун удалгүй хойд Солонгос даяар бүгд найрамдах хятад ард улсын үзэл сурталын уриануудыг ашиглах болжээ. Энэ нь тэд бүгд найрамдах хятад ард улстай илүү дотносох сонголт хийснийг илтгэж байв. Тэд Хрушевийн зөвлөлтийн оронд Мао Зэдуны хятадтай холбоотон болов. Үүний улмаас зөвлөлт холбоот улс хойдод үзүүлж байсан бүх тусламжаа зогсоожээ. Хойд Солонгосын дээрх сонголтын хариу нэг их удалгүй өөрсдийнх нь толгой дээр эргэж буусан юм. 1966 онд бүгд найрамдах хятад ард улсад соёлын хувьсгал эхлэв. Хятадын соёлын хувьсгал хойд Солонгост ч тархаж мэдгээр байсан бөгөөд хэрэв хойд Солонгост энэ хувьсгал тархвал Мао Зэдуны төлөө Кимийн дэглэмийг үндсээр нь хөмөрч мэдгээр нөхцөл байдал үүсв. Энэ бүхнийг маш анхааралтай ажигласан хойдын удирдагч тэр дороо Леонид Брежневийн зөвлөлт холбоот улсыг дагахаар болж маш богино хугацаанд талаан солив. Үүнийх нь хариуд бүгд найрамдах хятад ард улс тэдэнд туслаж байсан бүх тусламжаа зогсов. Гэхдээ хятадын оронд зөвлөлтүүд эргээд тусалж эхэлжээ. Энэ удаа зөвлөлт холбоот улс хойдын талд
хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбарыг бүгдд нь босгон өгч мөн өөрсдийн аж үйлдвэрлэлийн бүхийд ноу-хавыг зан өгөв. Тухайн цагаас эхлээд Хойд Солонгосын эдийн засаг маш богино хугацаанд цэцэглэн хөгжиж, бүр өмнөдөөсөө хамаагүй өндөр хөгжилтэй хавь илүү аж үйлдвэрчсэн улс болж чадсан юм. Гэхдээ өнөөдөр бол мэдээч нөхцөл байдал өөр. Өмнөд Солонгосын 1.7 триллион долларын аврах том дотоодын нийт бүтээгдэхүүнийг Хойд Солонгосын дөнгөж 26 тэрбум долларын дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулах ямар ч арга байхгүй болсон. Гэхдээ Солонгосын дайны дараах он жилүүдэд нөхцөл байдал өөр байлаа. Хойд Солонгос үнэхээр хавь илүү аж үйлдвэрчсэн улс байж чадсан нь тус улсыг үүсгэн байгуулагч Ким Ил Сунны зөвлөлт болон хятад хоёрын хооронд ухаалаг тоглолт хийж чадсны үр дүн байв. Тэрээр цаг үеийн нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар ашиглаж чадсан ухаалаг нэгэн байсан нь маргаангүй үнэн. Гэвч 1970-ад оноос эхлээд өмнөд Солонгост аж үйлдвэрлэл өндөр хөгжиж, экспорт дээр суурилсан эдийн засагтай улс болж эхэлсэн тул Хойд Солонгосоос хамаагүй хурдан хөгжиж эхлэв. Зөвлөлт холбоот улсын сүр хүч, хүчин чадал улам бүр буурах тусам Хойд Солонгосын эдийн засаг аж үйлдвэрлэл дагаад буурч байлаа. Эцэст нь 1991 онд зөвлөлт холбоот улс задарсны дараагаар онолын хувьд Хойд Солонгос мөн задрах ёстой байв. Хойд Солонгосын аж үйлдвэрлэл болон техникийн салбар бүхэлдээ хоцрогдсон юм. Тухайлбал тус улсын хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж байсан Чолимо 28 гэх трактор нь 1950-ад оны зөвлөлтийн техникүүд бөгөөд өнөөдрийг хүртэл Хойд Солонгосын газар тариалангийн салбарт хүчин зүтгэсээр байна. Эдгээр техникүүд нь орчин үеийн барууны техникүүдийн хажууд инээдэм бүр шоглон болон хувирхан тодорхой. Мөн Хойд Солонгос улс нь 1970-ад оноос эхлэн гадны улс орнуудаас мөнгө зээлэх эсвэл худалдан авалт хийсэн тохиолдолд үр төлбөрөөн эргүүлэн төлөхгүй ширэн нүр гаргадаг болов. Тухайлбал 1974 онд Швед улсаас 1000 ширхэг Volvo автомашин худалдан авсны төлбөрийг өнөөдөр хүртэл төлөөгүй хэвээр байна. Өнөөдөр тэдгээр машинуудын төлбөрийн хүн нэмэгдсээр $322 сая хүрэв. Энэ бол хамгийн алдартай бөгөөд хамгийн онцгүй жишээ ба үүнийх нь улмаас дэлхийн маш олон улс орнууд Хойд Солонгосыг найдваргүй хэмээн үзэж худалдаа 8 хийх, мөнгө зээлэхээс хүртэл татгалзах болов. Улмаар 1995 он гардаг жил тус улс орчин цагийн түүхэнд хамгийн таагүй үйл явдалтай золгов. Энэ бол орчин цагийн хамгийн том өлсгөлөнгүүдийн нэг байв. Албан ёсоор хэдэн хүн амиа алдсан талаарх баталгаатай тоо баримт байхгүй боловч 1995-аас 2000 оны хооронд 240 мянгаас 3 сая орчим хүн өлсгөлөнгөөр үхсэн гэх нэлээд өргөн цар хүрээ бүхий тоо байдаг. Тухайн үед барууны улсуудын зүгээс энэхүү өлсгөлөн Хойд Солонгосыг химийн дэглэмийг нуран унгаан гэж таамаглаж байлаа. Гэвч гайхалтай нь тийм зүйл тохиолдсонгүй. Үнэхээр ч нөхцөл байдал тун эвгүй байв. Учир нь өлсгөлөн болохын өмнөх жил буюу 1994 онд Ким Ил Сун таалал төгсөж түүний хүү Ким Жон Ил буюу монголчууд бидний мэдхээр Ким Чен Ир эцгийнхэн судлыг залгамжлсан юм. Эцгийнхэн хувьд хүүгээ өөрийн залгамжлагч болгохоор маш удаан хугацаанд бэлтгэжээ. Тэрээр Ким Чен Ирийг эхлээд намын болон айрам дотор оруулан албан тушаал өгч, улмаар албан тушаалыг нь баг багаар дээшлүүлсээр байсан ба хамгийн гол нь хүүгийнхэн залгамжлалт аюул учруулж мэдхүйц бүхий л хүмүүсийг тэрээр цаасалсан юм. Мөн өөр нэгэн чухал зүйл гэвэл суртал ухуулга. Эцэг нь өөрийн хүүг Хойд Солонгосыг залгамжлах ариун залгамжлагч, хувьсгалт үзэл санааны түүчээ гэх мэтээр ард түмний дунд тасралтгүй ухуулжээ. Гэхдээ өлсгөлөн яг эд дундаа үргэлжилж байсан буюу 1996 онд Хойд Солонгост төрийн эргэлт гарах оролдлого гарсан юм. Хойд Солонгосын айрмын 6 дугаар корпус буюу Хамьёнг гэх мужид байрлаж байсан цэргийн анги нэгтгэлийн удирдлагууд Пхеньяныг эзлэн авч Кимийн дэглэмийг унгаах нууц хувилдаан хийсэн гэх мэдээлэл байдаг. Гэвч мэдээч хэрэг энэ нь бүтээгүй. Бүтэх боломж ч үнэндээ байсангүй. Учир нь Хойд Солонгосын хэд төвлөрсөн бөгөөд нэгнээс хэд хамааралтай бүтцийн ачаар аль нэг хурандаа эсвэл генерал дур мэдэн цэрэг хөдөлгөх эрх байдаггүй. Хойд Солонгосын систем нь яг энэ мэд төрийн эргэлтээс хамгаалахад зориулагдсан бүтээгдсэн систем юм. Мөн хүн бүхэн бараг тагнуулын үүрэг гүйцэтгэдэг гэж ойлгож болно. Ардыг аюулаас хамгаалах яамны хувьд тус яам нь нийт ард иргэдийг өөр хоорондын харилцсан яриа, захидал болон зурвас, бүр гэр бүл доторх яриа хүртэл тагнаж чагнаж, үргэлж мэдээлэлд цуглуулж байдаг. Мөн Хойд Солонгосын ард иргэд өөрийн улс дотор нэг мужаас нөгөөд чөлөөтэй зорчих ямар ч эрхгүй.
Иймээс хойд Солонгос маш олон жилийн турш нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийг хамгийн ноцтой зөрчдөг улсаар тасралтгүй шалгарсаар байна. Тэд Хяналтаа жаахан ч сулруулахыг хүсдэггүй бөгөөд Хяналтыг сулруулна гэдэг нь төрийн эсрэг гэмт хэрэг элдв хойволтоонуудад боломж олгох болно хэмээн үздэг. Мөн хойд Солонгосын хувьд хэн нэгэн хүнийг улс төрийн гэмт хэрэгтэн улс төрийн үйл ажиллагаанд гэм буруутай хэмээн үзсэн тохиолдолд тухайн хүнийг 3 үеэр нь шийдэгдэг. Нэг ёсондоо бол хэн нэгэн залуу улс төрийн хэрэгээр ял авбал түүний эцэг эх болон үр хүүхэд хамтдаа шийтгүүлдэг гэсэн үг. Ингээд бодохоор тус улсад төрийн эсрэг хойволтоон гаргах ямар ч боломжгүй. Дотоод нь бүхэлдээ хяналтанд байдаг гэдэг нь тун тодорхой харагдаж байна. Та бүхэндээ манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хуульсанд авч байгааг танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторг нь хуульсанд авчоонд хандаарай. Тэгвэл одоо бүр илүү сонирхолтой хэсэг рүү шилжээ. Зөвлөлт холбоот улс задарсны дараагаар хойд Солонгос нь шинээр байгуулагдсан Оросын холбооны улсаас хултаж эргээд бүгд наримдах хятад ард улсыг налах болсон. Хятадын зүгээс тэдэнд тодорхой хэмжээний тусламж болон татаас өгдөг бөгөөд данганц хятадаас гадна нэгдсэн үндэсний байгууллага Америк нэгдсэн улс бүгд наримдах Солонгос улс зэрэг улсууд давхар тусламж өгдөг. Магадгүй та яагаад Америк нэгдсэн улс тэргүүтээ нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнууд хойдуудад туслаад байна вэ хэмээн гайхаж байж болно. Тэгвэл тэд хойдуудад сайн сансандаа туслаж байгаа хэрэг огтоосон биш. Өнөөдөр Америк нэгдсэн улс болон барууны маш олон орнууд хойд Солонгосыг битгий задраасаа, хэмээн дэглэн битгий нураасаа хэмээн бодох болсон юм. Яагаад? Хариулт нь тун энгийн. Өмнөд Солонгосын үндсэн хууль зааснаар бол хойд Солонгосын бүх иргэдийг өмнөд Солонгосын иргэн хэмээн үзэх болно гэх заалт бий. Энэ нь маш товчхондоо бол хойд Солонгос хэрв задарсан тохиолдолд өмнөд Солонгос хойдын газар нутаг болон ард иргэдийг бүхэлд нь өөртөө нэгтгэн авна гэсэн утгатай үг. Ганцхан өдрийн дотор Солонгосын хойгийг бүхэлд нь аваад зогсохгүй хүн амаа 26 саяар нэмнэ. Мэдээж хэрэг энэхүү нэгдэл амаргүй байх нь тодорхой. Туйлын хосрогдсон бөгөөд гүнзгий ядууралтай 26 сая иргэнийг өмнөд Солонгос өөртөө уусган нэгтгэхийн тулд асар олон триллион доллар зарцуулах нь ойлгомжтой. Энэ бол маш хэцүү бөгөөд эдийн засгийн хувьд маш алдагдaltaй үйл явц. Гэхдээ энэ нэгдлийг хийж чадвал хэсэгхэн хугацаанд их хохирол амсаад ч хамаагүй нэгдэл амжилттай болж чадсан тохиолдолд 10-аас 20 жилийн дараах үр өгөөж нь нэгдэлд зарцуулсан мөнгөө хэд дахин нугалж олох болно. Америк нэгдсэн улс болон барууны улсууд яг үүнээс л айж бас болгоомжлж байгаа. Солонгосын хойг бүхэлдээ нэг улс болно. Тэр улс нь 10-аас 20 жилийн дараа өнөөгийн өмнөд Солонгосын эдийн засгаас хэд дахин хүчирхэг эдийн засагтай улс болох болно. Үүгээр барахгүй нэгдсэн Солонгос улс нь цөмийн гүрэн байх болно. Аз твд төдийгүй дэлхийн бар улс болох боломж чусаан үндэстэнд олдно гэсэн үг. Хэн нэгнийг аль нэг улсыг хэд хүчтэй болгох нь дэлхийд хүчээрээ давангаалдаг их гүрнүүдэд хизээнээс таалагддаггүй байсан. Иймээс хоёр Солонгосын нэгдэл нь яг ийм тааламжгүй уур амьсгалыг данганц Америк нэгдсэн улс төдийгүй бүгд наримдах хятад ард улс, Оросын холбооны улс, бүр цаашлаад бүс нутгийн Япон гэх мэтээр бараг бүх улс орнуудад ийм мэдрэмжийг мэдрүүлнэ. Иймээс Кимийн гэр бүл хойд Солонгост засагдж байх нь барууны болон зүүнний бүхий л улсуудын эрх ашигтай шууд нийцдэг болоод удаж байна. Харин энэ бүхнийг өнөөдөр Ким Жон Ун маш сайн ойлгож байгаа. Ийм ч учраас Ким Жон Ун яг л дүрмгүй газар амьдардаг эрх дураараа хүүхэд мэт өөрийн дур зоргоор аашлаад удаж байна. Ганцхан сүүлийн жишээ дурдахад тэрээр өөрийн дураар Lazarus хэмээх хакерийн бүлэглэл байгуулсан бөгөөд 2025 оны байдлаар тус бүлэглэл нь 2 тэрбум долларыг хакердэн хулгайлж өөрийн их оронд оруулаад байна. Бүхэл бүтэн улс гадны улсуудаас, гадны байгууллагуудаас мөнгө хулгайлж улсын төсөвтөө оруулж байна гэд та төсөөлөд үз. Бодит байдал яг ийм л байна. Дотоод хяналт талаасаа ч тэр, гадны улсуудын эрх ашигын үүднээсээ ч тэр, хойд Солонгос энэ цаг үед нэгэнт задрахгүй тодорхой болоод байна. Тэгэхээр манай өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэдэгт найдаж байна. Дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баярлалаа.